За сайн байцгаана уу? За өмнөх хүчлэгээр генийн дэлгүүр 13-ын сүүдэр хэсгийг тайлбарлан оруулсан бол энэ хүчлэгээр генийн дэлгүүр 13-ын бэлэг болгон CD хэсгийг хамттан тайлбарлан хүргэнэ. За генийн дэлгүүр 13 нь болохоор бэлэг хэсэг нь ялган таних ухааны талаар өгүүлсэн байгаа. Тэгэхээр ялган таних ухаан гэж юу вэ? Хизээ ер нь одоо хүнд энэ ялган таних ухаан бий болд юм бэ гэхээр хүн өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийн мөн чанарыг илүү их таньж мэдж барьж авах тусам юмсыг ялгаж таних ухаан нь илүү одоо гарч ирж мэдрэгддэгэ гэсэн үг. Тэгэхээр хүн ерөөсөө өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлөөсөө үүдэн бусдыг үзэх ямар нэг харилцаанд сэтгэл хөдлөлөөрөө ингэж ханддагтай маш их холбоотой. Энэ бусдыг үзэх үзэл нь тухайн хүний сэтгэл хөдлөлтөө нэгт холбоотой гэсэн үг. Тэгээ үүнийг ухаарснаар аливаа зүйлийг ялган таних ухаан илүү ингээд бие хүний төвшөнд эхэлж идэм байна. Тэгэхээр хүн өөрийнхөө тэр ямар сэтгэл хөдлөл надад байна, ямар мэдрэмж төрөөд байна гэдгийг ухамсарлаж, үүнийг одоо ялгаж хандаж эхэлснээр аливаад илүү объектив талаас нь хандахад суралцж идэм байна. За тэгээд хүн өөртөө ажиллаж цаг хугацаа өнгөрөх тусам тухайн хүний юмд хандах хандлага, ухамсар нь илүү нэмэгдэж, тэр бие хүнд ямар асуудлууд байна, ямар сэтгэл хөдлөл байна гэдг нь илүү тодорхой болсноор бусдыг сонсох чадвартай болж юмсыг дэлхийн ертөнцийг илүү өргөн хүрээгээр харахад суралцдаг юм байна. Тэгэхээр энэхүү энэ 13 дахь бэлгийн давтамж энэ төвшөнд одоо хүрснээр хүн өөрийнхөө бас энэ хүсэл шуналыг одоо бүрэн таньжээд юм байна. За хүсэл шуналаа ингээд хүн бүрэн зогсоож чадахгүй ч гэсэн тэр хүсэл шуналынхаа бас золио сохирогч нь байхаа болдгоо гэсэн байна. За тэгээд хүн өөрийнхөө мөн чанарыг илүү объектив байдлаас харж одоо тухайн хүндтэй яг бие хүн гэдгээс илүү хүний дотоодод бас нэг тийм ухамсар байд юм байна гэдгийг бол илүү таньж барьж мэдчих эхэлдэг. Тэгэхээр ингэж одоо ингэ барьж авах энэ чадварыг болохоор сонирдох чадвар гэж хэлдэг. За тэгээ хүний ялган таних ухаан гэж нээгдэхээр бас дагаад илүү олон бэлэг чанарууд хүнд бол нэгдчихэд юм байна. За энэ 13 дахь дэлгүүр нь болохоор бас цаад гүн агуулгын болохоор ерөөсөө хүн төрлөختний өнгөрсөн түүх, ой санамжийг агуулгах сан нь болж идэг. Тэгэхээр энэ одоо сангаасаа бусад руу ингэж одоо илүү анхаарлаа хандуулж бусад руу сөрүүлцхийн оронд одоо ямар их өөрийгөө ингэж туулсан түүхтэй агуу туулалтайгаа ухаарад өөрийнхөө тэр дотоод сан руу хүн орох хэрэгтэй байт юм байна. Ингэснээрээ өөрийнхөө өнгөрсөн одоо явдлын учир холбогдлыг тайлах одоо чадвартай болдог. Тэгээ танд ер нь өнгөрсөнд яг юу болчихвоо гэдгийг ингэж эргэн харж тайлбарлах энэ чадвар бол ерөөсөө таныг маш их зүйлийг одоо өөрчлөхөд хүргэдэг. Тэгээ энэ дээр жишээ авах юм бол би бол яг л энийг уншаал нэрэл үнэн гэж дотроо бол бодсон. Ягаад гэвэл би өөрийнхөө өнгөрсөн бүх зүйлийг эргэн харсан. Би яг юу туулсан, яагаад эргэн харах болсон бэ гэхээр яг л ингээл надад ямар мэдрэмж төрж ийн, ер нь юу болчихоо гэд нэг эргэж ухраах тийм үе бол надад тохиосон. Тэг яг тэр мэдрэмжийнхаа дагуу за тэгвэл яг өнөөдөр тохиолдсон үйл явдлуудаас ахуулаад бүгдийг нь эргэн одоо ухрааж ер нь нэг дахиж өнөөгийн бодлоос дахиж өнөөгийн өнцгөөс харьяа гэж шийдээд бүх тохиолдсон үйл явдлуудаа дахиж сөхсөн. За тэгэж сөхөхөд бол ингээд өмнө тохиолдсон үйл явдлууд одоо бодоход ингээд тухайн үед очсон. Надад тухайн үеийн мэдрэмжүүд нь шууд аяг одоо болж байгаа юм шиг мэдрэгдчихсэн. Тэр үйл явдлуудаас жоохон байхаа ч юм уу бүхэл насанд тохиолж байсан тийм одоо надад өөр сөрөг хэцүү мэдрэмж өгсөн үйл явдлууд маш олон байсан. Тэр мэдрэмжүүдтэй би нүүр тулсан гэсэн үг. Өнөөдрийнхөө энэ ухаанаар эргэн харсан гэсэн үг. Тэгээ тэр мэдрэмжүүдээ бол ер нь бол эргэж тайлахад тийм маш хөнгөн болж байна. Тийм учраас одоо эргэж хараад өмнөх үйл явдлуудаа дахин нэг сөхөж ялгах ухаан гэдэг талаас
талаас нь бол харж дүгнэх нь их чухлаа. Очин тэр мэдрэмжүүдийг гэж чөлөөлөх хэрэгтэй. Би ингэж эргэж харснараа гэж ялгаж эхэлсэн юм бол ийм үйл явдал болсон юм байна. Ийм мэдрэмжүүд төрсэн юм байна. Тэр үед тэгж бодсон юм байна. Одоо тэр үйл явдал хэрвээ надад тохиолдсон бол би ингэж хандах юм байна гэж юмсыг ингэж шинж чанараар нь надад мэдрэгдсэн мэдрэмжээр нь бүх талаас нь ингэж ялгаж харж ингэж дээрээс нь харж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ ялган таних ухаан гэдэг бол өнгөрснөө хэр зэрэг боловсруулах тэр чадвартай бас их холбоотой. Яагаад гэвэл хүн өөр тохиолдсон тэр өнгөрсөн тууллаа ингэж ухамсарласнаар одоо хүмүүс ямар олон тийм ижил зүйлүүдийг маш олон өөр өөрийн тууллаараа туулд юм бэ гэдэг зүйлийг бас ойлгож авнаа. За тэгээ цаашлаад яг ингээ бие хүнийхээ тий аливаа зүйлд өөрийнхөө тийм сэтгэл хөдлөлөөр харахаа зогсоочдөг. Яагаад гэвэл тэр өмнөх үйл явдлуудыг ингэж боловсруулахгүй болохоор тэр мэдрэмжүүдээрээ, тэр уураараа, тэр гомдлоороо, тэр сэтгэл хөдлөлөөрөө одоо тохиолдож байгаа үйл явдлуудад хандаад байд юм аа. Тэгээ үүнийг олж харна гэдгийг бол ялган таних ухаан гэж ойлгож болно. За цаашаа явъя. 13 дахь CD хэсэг болохоор инэрлийн талаар өгүүлжсэн. Тэр 13 дахь түлхүүрийн хуслах түлхүүр нь болохоор 7 дахь түлхүүр гэждэг. Тэгэхээр энэ хоёр түлхүүр бол ер нь бол их тийм талтын мэрэгэн ухааныг тээсэн түлхүүр. Тэгэхээр энэ түлхүүрийг генийн түлхүүр, түлхүүрийн профайлда агуулсан хүмүүс болохоор бүр гендээ, оюун ухаан ухамсартай, талтын чадвар, мэрэгэн ухааныг бас тээж идэг хүмүүс байх нэ. За тэгэхээр инэрл гэхээр бас хүмүүс бас энэ инэрлийн талаар эмпати гэдэг нөгөө цаад утга санааг нь их ойлгуулгүйгээр энэ үгийг бол маш их хэрэгжилж идэг. Энэ инэрлийг одоо бас тэр Аристотелийн тодорхойлсноор нинжин сэтгэл буюу тэр симпати гэдэг үгтэй их андуурч их олон хэрэглээд идэг. Тэр инэрл гэдэг бол ерөөсөө энэ сэдий давтамжийн хэлбэлцлийг тээдэг. Тэгэхээр их энэ маш өндөр давтамж, өндөр энерги, өндөр хайр ухамсарын төлөв гэж ойлгож байна. Маш их инэрл нэгүүлсэнгүй хайрыг агуулсан гэсэн үг. Тэгэхээр яг энэ жинхэнэ инэрл гэдэг бол бас яг хүний тэр оюун ухаантай бол ямар ч хамаагүй оюун ухаанаар таньж барьж тодорхойлогдох зүйл бол биш ээ. Тэгэхээр нинжин сэтгэл, симпати буюу нинжин сэтгэл гэдэг болохоор хэн нэгний мэдрэмжийг хамтдаа мэдэрнэ гэсэн утгатай. Инэрл гэдэг болохоор хүний дотор оршино гэсэн утгатай. Тэр хүний дотор оршино гэдгийг бол бас хүмүүс төдийлөн ойлгодоггүй. Дотор оршино гэдэг нь болохоор ерөөсөө л бүх зүйл ухтааныг бид бие биесийнхаа дотор оршиж байна гэсэн үг. Тантай харилцаж байгаа хүнээс одоо тийм ямар зан ааш, мэдрэмжүүд, ойлгохдохгүй мэдрэмж бас гарч ивэл тэр мэдрэмж миний дотор байна уу? Хэрвээ би ийм зүйл тохиолдсон бол би яах байсан бол гэд. Би тэргүүл ингээл бүхэл нэг юм чинь бие биенийхээ дотор орших, ойлгох боломжтой гэсэн үг. Тийм нэгдмэл гэсэн утгатай. За энэхүү 13 дахь түлхүүр нь болохоор аниртахаас өөр зүйл үгүй. Ерөөсөө үндэс нь аниртахад оршдгоо гэсэн. Бүх зүйлийг аниртах. За энд бас нэг чухал хэсгийг дугуулсан байна. Бид ингээ ерөөсөө санаа зовлт маш ихтэй байдаг. Ирээдүйг ингээ тодорхойгүй байхад маш их шаналж байдаг. Тэгвэл өнгөрсөн ч гэсэн тодорхойгүй байдаг. Яагаад гэвэл хүн өнгөрснөө бас эргэн санахтаа сэтгэл хөдлөлөөрөө үүдээд ямар мэдрэмж тэр сэтгэлийн шарах,
зүүр гэх юм уу тэр одоо дурсамжууд эсвэл бүр ингээд хит аз жаргалтай таны сэтгэлийг ингэж хөдөлгсөн тэр дурсамжуудыг эргэн санаж идэг. Тэр бүгдийг нь сандаггүй гэсэн үг. Тэгэхээр өнгөрсөн ч гэсэн тодорхойгүй байхад бид зөвхөн ирээдүгээ тодорхойгүй байна гэж шаналж идэг. Тийм болохоор энэ өнгөрсөндөө хит шаналга ирээдүгээ тодорхой байна гэж шаналх нь бол утгагүй хэрэг. Одоо цагтаа урших хэрэгтэй гэсэн санаа. За цааш явхад сэдий ухамсарын төвшөнд хүсэл шуналтаа автах дадал дуусаж сүнс дахин дэлхий дээр төрөл арилжгаа болж илүү дээд оршихур мэдлдэг гэсэн байна. За энийг тайлбарлахад болохоор энэ сэдий ухамсарын төвшин гэж юу хэлээд байна вэ гэхээр хүн ингээд альва зүйлийг ухамсарлах, ойлгох гэж ер нь бол энэ дэлхий дээр туулах гэж ярьдаг. Тууллаасаа ямар нэгэн зүйлийг ухаарах хэрэгтэй. Харин энэ сэдий ухамсарын төвшөнд хүрснээрээ альва зүйлсээс чөлөөлөгдөж тэгээд дахиж энэ дэлхий дээр одоо туулал авах гэж ирдэггүй гэсэн үг. Илүү дээд оршихур өндөр ухамсарын төлөв рүү шилжиж мэдлэгээ гэсэн үг. Тэгэхээр энэ сүүдэр бэлэг сэдий гэдэг энэ ухамсарын төвшингүүд, энергийн төвшингүүд бол сүүдэр бол бидний туулах ёстой, сөрөг ухаарах ёстой. Тэр хамгийн доод төвшин гэсэн үг. Сөрөг мэдрэмж, сөрөг туулал, ойлгохгүй зүйлүүд юу байдیں те хамгийн доод төвшин. Бэлэг бол ухаарлаа авлаа, түүнийг ойлголоо, үйлдэл хийлээ, арай илүү дараагийн төвшин. Сэдий болохоор бүр өндөр ухамсарын дахин төрөл авахааргүй тийм ухамсарын төвшин гэсэн үг. За тэгэхээр энэхүү 13 дахь сэдийгээр бол дамжуулаад хүн өөрийнхөө тэр дотоод тусна ухамсар гэдэг зүйл байт юм байна. Тэр ухамсарынхаа үнэлүү сэрж болох юм байна. Тэгээд дөрөв өмнө дурдсан 13 дахь дэлгүүр бол ерөөсөө анирдахыг гол зүйлээ болгодог гэж хэлсэн. Тэгэхээр хамгийн гүн гүнзгий урлаг бол ерөөсөө анирдах урлагт суралцсан байдаг. Анирдах урлаг гэж ойлгож байна. Тэгээ энэ анирдах урлагт суралцсан хүн ийм хүний хажууд очиход ийм хүний оршихуйд нь ойр байхад хүн зүгээр ингээд анирдуулан сонсдохдоо тэр хүнд ингээд юмаа ярьж байхдаа ч юм уу идэрч яддаг гэсэн үг. Тэр хүний оршихуйд нь ороход л идэрч яддаг. Тийм энергийн одоо өндөр төвшөнд очсон гэсэн үг. Тэгэхээр ийм төвшөнд одоо өөрийгөө сонсгоно гэдэг нь зүгээр ингээд суугаад байгаа идэхгүй үйл явц биш. Цаагаараа аурагийн төвшөнд илүү хүчтэй юм цэвэрлэгээ болж идэг гэсэн үг. Тэд таны доторх өнгөрсөн цагийн үүдийг цэлийтэл нээхэд та сая өөрийгөө бие даасан төвлөрсөн мөн чанараас илүү орчлонгийн агуу сав юм байна гэдгээ ухаардаг. За энэ сав гэдгийг би ер нь хизээ ойлгосон бэ гэхээр өөрийнхөө бас өнгөрсөн лөө эргэж хараад ямар олон мэдрэмжүүдийг ингээ агуулсан сав юм бэ? Энэ мэдрэмжүүдийг би чөлөөлж болох юм бэ? Эргээд би өөр гоё сайхан зүйлүүдийг өөрийнхөө савнд оруулж болох юм байна гэдгийг бол ухаарсан. Тэгэхээр саваа цэвэрлэх тусам өшөө илүү өндөр ухамсарын гоё сайхан илүү зүйлүүд орж ирж болно. Савндаа яг ямар мэдрэмжүүдийг юуг оруулахаа бас бид нар өөрсдөө тэр дотоод ухамсараараа шийдэж болно. За тийм учраас тэдгээр хүмүүс хамгийн тийм хүчтэй улаач нар байт юм аа гэсэн байна. Улаач нар ч гэсэн бүгдийг агуулж байгаа нэгтмэл бас л сав гэсэн үг. Тэнд өндөр ухамсартай холбогдож байна, оршихуйтай холбогдож байна, онгод цэвэр ухамсар, сүнс бүх зүйлтэй холбогдож байгаа. Өөртөө оруулж байгаа тийм сав гэсэн үг.
Тэгэхээр өөрөө өөрийнхөө савыг цэвэрлэж чадах нь, өөрөө өөрийнхөө самд юуг агуулж, юуг багтаахаа шийдэх тэр ухамсар нь өөрөө юм байна. Тийм учраас тэрхүү чадвараа олж авахын тулд өнгөрсөн лугаа юуг туулснаа ухамсарлаарай. Илүү зүйлийг ялган таних ухаанаас сэргээгээрэй. Илүү зүйлийг анирдах чадварт суралцаарай. Бүх зүйлд хариу үйлдэл үзүүлэхгүйгээр бүх зүйлийг нэгтгэл гэдгийг ойлгоод анирдах. Илүү уршуугаараа өөрийнхөө яг ухамсараар төвдөө оршино гэсэн үг. За ингээд гэрийн дэлгүүр 13 маань бүрэн дуусж байна. Дараагийн дэлгүүрээр уулзъя.